За SPS програмд database үүсгэхийн тулд бид эхлээд хувьсгчийг тухайн хувьсгчийг одоо тоглох гэж байгаа хувьсгчаа тодорхойлж бид мэдэж өгдөг байгаа. Тэр хэсэг хаана гэдэг вэ? Variable view гэдэг энэ тав руу ороод хувьсгчаа тодорхойлж бичдэг байгаа гэсэн үг. Хувьсгчийг хэд хэдэн үзүүлэлтээр тодорхойлж болно. Хамгийн түрүүнд бид хувьсгчаа нэр өгөх хэрэгтэй. Жишээлбэл нас гэдэг ч юм уу тийм. Хувьсгчийн төрлийг та зааж өгөх ёстой. Тоон хувьсгч юм уу, чанарын хувьсгч юм уу гэх мэт ингээд зааж өгөх хэрэгтэй. За тэгээд тоон хувьсгчид тодорхой орон хэдэн орон авах юм бэ? За гэх мэтлэгээр ингээд зааж хувьсгчийг өөрчилж тодорхойлж бэлдэж өгөх хэрэгтэй байдаг. За бүгдээ яг эхнээсээ зарим нэг хувьсгчүүдийг, зарим төрлийн хувьсгчүүдийг үүсгээд тэгээд ямар хөө байдлаар үүсгэж явах юм бэ гэдгийг хийгээд явъя. За боломжтой хүмүүс нь SPS програмыг нээгээд надтай цуг зэрэг хийгээд явбал илүү ойлгомжтой байдаг шүү. Ямар нэг бичиж тэмдэглэснээр эргэж харна гэхээсээ илүү шууд ингээд хамт ажиллаад явчихвал илүү бууж үлддэг тийм юм байгаа шүү. За бүгд тэр хамгийн түрүүнд болохоор ямар ч судалгааны материал ихтэй болоод тухайн хүндээ тухайн картын дугаар ч юм уу эсвэл ID дугаар гэдэг юм өгдөг. Яг тэр дугаараар болохоор тухайн судалгаанд одоо сонгож оруулж авч байгаа субъектийг бид тодорхойлж авдаг гэсэн үг байгаа. За тийм учраас хамгийн ихний маань хувьсгч бол ID гэдэг хувьсгч байна. Тэгэхээр би энд ID гэдэг хамгийн ихний хувьсгч болохоор ID гэдэг нэртэй хувьсгч байна гэсэн. Тэгэхээр энэ гэдэг байдлаар би үүсгэж ийнэ гэсэн үг. За ингээд ID гэдэг хувьсгчаа үүсгэлээ. За нэгдээд ID маань угаасаа тийм дугаар ухах учраас энд болохоор ямар нэртэй автоматар болоод тийм тоон буюу numeric буюу тоон хувьсгч гэж үүсгэгддэг. Тэгээд эдрийг бид янз бүрээр өөрчилдөг ямар төрлийн хувьсгч гэдгийг зааж өгөх боломжтой. Жишээлбэл бол ID гэдэг нэрээр бид ямар дандаа тоон шиг өгөх учраас numeric буюу тоон хувьсгч байх нь зүг болж байгаа. За тэгээд ID дугаар маань өөрөө нэг бүхэл тоон утга байх учраас ямар нэг тийм тодорхой таслаас шогш орон байхгүй. Тийм учраас бид энэ эцсийн мас гэдэг баган дээр очиод энэ таслын араас 2 орон авна гэдэг нь бид ингээд 0 болгочих болно гэсэн үг байгаа. За label гэдэг нь болохоор тухайн хувьсгчийг ямар хувьсгч юм бэ гэдгийг энэ талаар тайлбар бичих талбар байгаа. За жишээлбэл ID гэдэг нь бидний хувьд болохоор судалгааны картын дугаар гэж болно. Учир нь судалгааны картын дугаар гэдэг байдлаар ID гэдэг нь болохоор судалгааны картын дугаар шүү гэдгийг илүү тодруулж бичиж байна гэсэн үг байна. За хувьсгчийн нэрийг үүсгэхдээ хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт нь бол энэ name гэдэг буюу хувьсгчийн нэрийг дандаа англиар бичдэг. Тэгээ англиас өөр ямар нэг фонт ашиглах юм бол жишээлбэл Kirill фонт ашиглах юм бол SPS програм хүлээж авахгүй, танихгүй гэсэн үг. Тэгэхээр хувьсгчийн нэрөө заавал англиар бичдэг шүү гэж хараарай. Хоёрдугаар бол хувьсгчийн нэр заавал эхлээд үсгээр эхлэх ёстой. Том жижиг нь хамаагүй ямар нэг үсгээр эхлэх ёстой. Тэрөө хувьсгчийн нэрээр бид нар хэрэг жишээлбэл 1 2 3 гэдэг хувьсгч байна гэдэг байдлаар оруулах юм бол ийм хөө алдаа заадаг. Өөрөөр хэлбэл хувьсгчийн нэр болохоор буруу тийм характер буюу тэмдэгтээр эхэлсэн байна гэдгийг заана. Энэ нь өөрөө хувьсгчийн нэр заавал үсгээр эхэлж явах ёстой гэдгийг зааж байгаа. За хоёрдугаарт нь хувьсгч маань өөрөө жишээд 2 үгээс бүтсэн байж болно. Жишээлбэл бид нар ингээд массын индекс гэсэн тийм хувьсгч байл гэж бодъё. Үүсгэж ин гэж бодъё. Масс хэрвээ ийм 2 үгээс бүтсэн нэрээр хувьсгчаа нэрлэж байгаа тохиолдолд энэ дунд нь ингээд зай авчих юм бол зай аваад хувьсгч үүсгэхэд бас ийм алдаа зовдог байгаа. Тэгэхээр хувьсгчийн нэр дундаа ямар нэг тийм зайгүй байх ёстой. Ийм шаардлага SPS програм дээр тавигддаг ба гэсэн. За харин label буюу хувьсгчийн тодорхойлж хувьсгчийг нэрлэж одоо тодорхойлж байгаа хувьсгчийг одоо тодорхойлж байгаа тайлбар хэсэг дээр бол бид нар ямар ч фондоор бичсэн болно. Ямар ч тийм хоорондын зай аваад уурч гэж бичиж болно гэсэн байна. За ID гэдэг хувьсгч маань болохоор ямар нэг тоо бичигдэх ер нь бол SPS програм дээр бичиж шивэлт хийхэд бол тухайн хувьсгчийг кодлж өгдөг байгаа. За би кодлох талын асуудлыг дараагийн 2 дахь хувьсгчийг үүсгэхдээ тайлбарлаж өгье.
За дараа сүүлийн хэсэг нь болохоор нөгөө missing гэдэг нь болохоор хэрвээ тухайн хувьсагчдэр нэг утга байхгүй хоосон жишээлх юм бол бид нэр магадгүй нэг судалгааны карт маань ID дугаар нь бичигдээгүй байх юм бол тийм хоосон ямар дугаар өхөн тодорхойгүй байна шүү дээ. Ийм тохиолдолд хоосон үлдээх тохиолдолд ямар нэгэн бичихгүй үлдээх юм уу эсвэл missing гэдэг дээр бид ямар нэг орлуулах өөр нэг тоо бичихгүй юу гэдэг асуудал шийдэж тавьж өгдөг байгаа. Ихэнх тохиолдолд би missing-ийг бол зарим хүмүүс одоо missing гэдэг дээр болохоор энэ шийдвэл ингээд 999 гэж бичиж оруулдаг хөхстой гэх мэт ингээд заадаг. Миний хувьд бол ямар ийм арга барилыг ашигладаг бол missing буюу хоосон тийм утга байх юм бол зүгээр хоосон өргөчдөг байгаа. Тэгснээр болохоор програм өөрөө автоматар энд хоосон юм байхгүй байна гэдэг таниад явна. Тэгэхгүй ингээд нөгөө 9999 гэх мэт ингээд тоонууд бичих юм болохоор дараагийн чинь боловсруулалт гэхэд статистик бодож эхлэхэд одоо айгуу тийм төвөгтэй адил үсгээд байдаг учраас би зүгээр хоосон өргөчдөг байгаа. Энд ямар нэг өөрчлөлт хийдгүү өргөчдөг гэсэн. За columns гэсэн энэ хэсгээр бол нөгөө тухайн хөвч шивэрдэг талбар мөр баг нь хэр өргөн байх юм бэ гэдгийг зааж өгдөг. Би бас энэ дээр нэг тийм өөрчлөлт дээдэггүй. Жишээлбэл басаа би хувьсгчдыг бүгдийн код бичдэг учраас надад тийм өргөн талбар хувьсгчийн талаар бичих тийм өргөн талбар шаардахгүй байдаг учраас би энэ өөрчлөлтөө ингээ орхичдаг байгаа. За энэ align гэдэг хэсгээр одоо аль талаасаа зэрэгцүүлэх юм бэ? Одоо гэдэг хэсгийг ихэвчлэн нөгөө баруун талаасаа зэрэгцэнэ гэдэг болохоор энэ баруун талдаа ингээд шивэлтийн гутал. Жишээлбэл энэ эхний ID дугаар дээр ийм ID дугаар өгөхөд энэ баруун талдаа зэрэгцэнэ гэдэг энийг зааж өгч байна гэсэн. Align гэдэг дээр тэгээ энийг бид нар солиод зүүн болгочих юм бол энэ зүүн талдаа зэрэгцээд өгөх юм гэсэн үг. Тухайн нүдэндээ шивдэж байгаа нүднийхээ аль талд нь зэрэгцсэн юм бэ? За ихэнх тохиолдолд энэ right буюу баруун талдаа ингээд би ашиглаад явдаг. Default тохиргоо нь өөр юм учраас. За measure гэдэг дээр болохоор хувьсгчийн төрлийг тодорхойлж өгдөг бас нэг талбар байгаа гэсэн. За ихрээ measure гэсэн нүдэн дээр очиод дарахад бол scale, ordinal, nominal гэсэн энэ гурван шин чанарыг хувьсгчийн шин чанарыг тодорхойлж өгөх ёстой. Scale гэдэг урд та бүхэн харж байгаа шугамны зураг байгаа зү тийм. Тэгэхээр энэ scale гэдэг нь болохоор тоон хувьсгчийг зааж өгж байгаа маа гэсэн. Тэгэхээр ID гэдэг маань яг нөгөө ID дугаар гэдэг судалгааны картын дугаар юм уу эсвэл тухайн судалгаанд авагдж байгаа өвчтөнд оноосон нэрнийхөө оронд оноож өгсөн тийм дугаар гэдэг нь болохоор тийм яг тийм тоон хувьсгч гэсэн илүү тийм нэр шиг ашиглагддаг гэсэн үг. Судалгааны дата базд маа. Тэгээ тийм учраас энэ тохиолдолд би нэг хэдийгээр энэ type гэдэг дээр болохоор numeric буюу тоо гэж зааж өгсөн ч гэсэн measure гэдэг дээр нь бол nominal буюу тийм нэрлсэн хувьсгч юм аа гэдэг үүрэгтэй зааж өгч байгаа. Зааж өгнө гэсэн. За дараагийн тэгвэл одоо бүгдээр ингээд эхний буюу ID дугаар гэдэг хамгийн эхний хувьсгчаа үүсгэлээ. За дараагийн дугаар хувьсгч нь болохоор нөгөө тохиолдол судалгааны карт дээр одоо судалгаанд цуглуул хамруулж байгаа субъектийнхаа нэрийг тавиад өгдөг. За тэгвэл бид яг тэр жишээний дагуу явъя. Main гэдэг утгаар. За эхний тохиолдол нөгөө нэг first name буюу өөрийнх нь нэр гэдэг байдлаар ингээ үүсгээ авчдаг. За нэр гэдэг маань өөр ямар нэг байдлаар тоо биш юу шиг нөгөө үсэг бичнэ гэсэн үг. Тийм учраас энэ дээр юу шийдэх боломжгүй байгаа. Numeric гэдэг одоо хувьсгчийн төрлийг бид нэр өөрчлөх ёстой гэсэн. За тэгэхээр энийг яаж хийх вэ гэхээр бид энэ нүдэн дээр очиод харах энэ нүдний маань ард ийм 3 цэгтэй баттон буюу товчлуур гарч ирдэг. За энэ товчлуур дээр харахад тухайн хувьсгчийн шин чанарыг төрлийг тодорхойлох юм хэсэг гарч ирдэг цонх нийтдэг гэсэн. За хамгийн ихний сонголт бол numeric байдаг. За дараа нь болохоор ихийг ашигладаг нь болохоор энэ онсаар өдөр байх юм бол онсаар өдөр гэдэг байдлаар сонгож өгөөд онсаар өдөр шивхийг оруулж өгч болно. За string гэдэг нь болохоор чанарын утга гэсэн үг. Чанарын утга гэдэг нь болохоор энэ нэр гэх мэттэй энэ зүйлүүдээр бид энэ string гэдгийг сонгож өгдөг байгаа. За тэгээд нийт хэдэн одоо тэмдэгтээс бүтсэн тийм юм шивдэх юм бэ? Одоо үг шивдэх юм бэ гэдгээс шалтгаалаад энэ характерийн буюу тэмдэгтийн тоог тавьж өгнө.
За Монгол хүмүүсийн нэр нэлээд урт байдаг учраас би нэг хангалттай авахгүй нэг 30 тэмдэг биш нэ гэдэг байдлаар оруулаад өгчдөг. Окей. За нэгээд чанарын утга учраас тоон биш чанарын утга учраас угаасаа decimal гэсэн багнууд шууд автоматар өөрчлөгдөнө гэсэн. Тэгээ string сонгосон тохиолдолд measure маань болохоор угаас номинал утга байна гэдэг утгаар автоматар шалгалтаа төлөвлөдөг байгаа гэсэн. За дараагийн чинь бүгдээ нөө төрсөн он сар өдрийг он сар өдөр хэлбэрийн хувьсгчийг яаж шийдэх вэ гэдгийг харъя. За би болохоор төрсөн огно гэдэг тийм хоёр нэртэйгээр тийм нөгөө хоёр үгнээс бүрдэх нэртэйгээр би хувьсгчаа үүсгэж чинь тийм учраас надад би нөгөө birth болон date гэсэн хоёр үгийн завсар шууд нэг хоосон цай авчиж болдгоо. Тийм учраас энд нөгөө доогуур зураас ингээд нөгөө хоосон цай үлдэхгүй би доогуур зураас аваад явдаг байгаа. Энэ доогуур зураас авчвал уг нь илүү ихтэйхэн байдаг. Яг энэний хооронд доогуур зураасын оронд доогуур зураасан оронд болохоор энэ цэг аваад эсвэл дундуур зураас аваад явсан ч болно. Яг нь доогуур зураас авчихаар ингээд уншихад дараа нь аягүй ихтэйхэн байдаг. Өсөлтөдөө ингээд нэрийг хараад уншаад явхад ер нь ихэнх тийм судалгааны багууд судалгааны дата бод үүсгэхдээ одоо энэ доогуур зураасыг хэрэглэж явдаг байгаа шүү. За тэгэхээр одоо энэ лейбл дээр нь бүгдээрээ тайлбарын бичүүгээ. Тэгэхээр энд бол бид лейбл хэсэгтээ одоо кириллээр бичиж болно. Төрсөн огно гэдэг нэг кириллээр бичиж болно. За first name гэдэг нь болохоор бид нэр гэдэг байдлаар кириллээр бичиж явуулж болно гэсэн үг. За тэгээд birth date нь болохоор бид нөгөө буюу төрсөн энэ ч нөгөө юу тавигдах нь шүү дээ. Он сар өдөр тавигдах учраас энэ он сар өдөр хэлбэрийн энэ хувьсгчүүд гэдэг тодорхойлж өгөх хэрэгтэй. Тийм бол нэг хувьсгчийн type гэдэг баган дээр очиод артлын 3 цэцэг цэгийг товчлуулж ахаар нөгөө хувьсгчийн төрлийг зааж өгөх юм цонх маань нэгдэж байгаа. Энэ дээр бид нэр date гэдгийг нь сонгоод ямар хэлбэрээр date шивэх юм бэ гэдгийг оруулаад өгч болно. Жишээл их тохиолдолд энэ ер нь нөгөө програм нь өөрөө тийм барууны стилийн програм учраас нөгөө төрсөн он сар өдрийн болохоор өдөр сар жил гэдэг байдлаар хин сонголтууд нь байдаг. За яг хөө тэгээд манайх болохоор монголчууд нь болохоор нөгөө жил сар өдөр гэдэг дараалалаар шийддэг учраас ямар аль дараалал шийдэхээс шалтгаалаад та өөрийнхөө өдрөөр янз бүрийн байдлаар сонгож болно. Жишээлх юм бол бид нэр жил сар өдөр гэдэг дараалалаар бичиж байгаа тохиолдолд энэ хөдөлгөөнийг сонгож болно. Тэгээд жилээ бичээд ташуу зураас аавна гэсэн үг. Тэгээд сараа бичээд ташуу зураас өдрөө бичээд ингээд ийм форматаар шивэлтэй хийнэ гэдэг байдлаар зааж өгөх болно гэсэн үг байгаа. За би бол өөртөө ихвчлэн энэ форматын юм эсвэл энэ форматыг ашиглаад байдаг. За та бүхэн өөртөө ихтэйхэн айл өөрийнхөө хэрэглэдэг тийм форматаар аваа гэсэн ч одоо сонгоод явах болно шүү. За ингээд энэ форматыг сонгосон бол би окей дагаад яв. За тэгээ мэдээж ард нь measure гэдэг дээр энэ хувьсгч маань өөрөө нэрлсэн хувьсгч юм аа. Номинал нэрлсэн хувьсгч юм аа гэдэг зааж өгч байгаа. За нэгэд их тохиолдолд би миний одоо судалгааны датабаз дээр ажиллахдаа би яадаг вэ? Нас гэдгийг тусгай асууж би их үүсгдэг. Яагаад гэвэл тооны насыг бол өнөөдрийнхөө он сар өдөр ч юм уу нас орсон он сар өдрөөс нь төрсөн он сар өдрийг хасаад өөр програм бодуулах байдлаар би ашигладаг байгаа. Зарим Монголд их тийм судлаачид бол нас гэлийн хувьсгчид тухайн үүсгэж өгч юм навыг арга барилууд байгаад байдаг. Яг тэр бол тухайн хүний өөрийн маань сонголт байгаа шүү. Тэгээд бүгдээрээ дөрөвдүгээрт нь одоо нас гэдэг хувьсгчийг үүсгэе. За ингээд нас маань болохоор мэдээж 1 2 3 4 гэдэг юм тоо тавигдах учраас нөмер их хувьсгч байна. За мэдээж насан дээр болохоор 1.3 нас гэдэг ч юм тийм юу байхгүй учраас тодорхой тоо байхгүй учраас бид энэ decimal гэдэг мэдэд басгаар 0 ч болно гэсэн үг. За тэгээд энд болохоор label гэдэг нь бид нэр нас гээд нэрийн кириллээр бичиж өгч болно. За мэдээж measure гэдэг дээр болохоор бид нас маань өөрөө тийм дээрээсээ доош өксөх доороосоо дээш өксөх тийм тоо учраас бид scale буюу энэ шугамын хувьсгч гэдгийг зааж өгнө гэсэн.
За дараагийн ээжинд 5 дугаар хувьсгч болгоод тийм whose гэдэг хувьсгчийг үүсгэе. Gender. За ер нь хувьсгчийн нэрийг өгөхдөө би бол ингээд дандаа тийм англи нэрээр ингээд өгөөд явцдаг. Хэрвээ англи нэрээр ингээд өгөөд явах нь танд бас өөр чинь төвхтэй ч юм уу ойлгомжгүй ч юм уу юм байна гэх юм бол заавал монголоор англи үсэг ашиглаад галиглаад бичсэн ч болно шүү дээ. Жишээлбэл бас гэдэг ч юм уу тийм энэ хүү байдлаар галиглаад бичсэн ч болно. Эсвэл whose гэдэг ч юм уу тийм энэ галиглаад бичсэн ч болно шүү. Яг таны өөрөө чинь сонголтоор гэсэн үг. За gender гэдэг хувьсгчийг буюу whose гэдэг хувьсгчийг үүсгэе. За би яагаад энэ type-ийг whose гэдэг хувьсгчийн type дээр болохоор numeric гэж явчваа. Орхичваа энийг өөрчлөхгүйгээр те numeric гэдгээр нь буюу тоон хувьсгчаа гэдгээр явж байгаа явсан бэ гэдгээ би туудахгүй тайлбарлана. Тэгэхээр энэ зүйл бас анхаарлаа хандуулаарай. За мэдээч 1.5 whose гэдэг ч юм уу whose-ийн хувьд нь тодорхой утга яригдахгүй учраас би энийг ойлгож байгаа. За тэгээд whose маань тайлбар дээр нь хувьсгч байгаа тайлбар дээр би whose гэдэг байдлаар нэрийг ингээд оноогоод өгч чинь. За яг эндээс эхлээд нөө тэр хөтөлбөр дээр дурдсан кодлогцсон хувьсгч гэж юу юм бэ гэх асуулт яригдана. Буюу value гэдэг дээр. Жишээлбэл бид нар их тохиолдолд болохоор нөгөө SPS програм маань ерөөсөө тийм хариултыг болохоор тийм үгүй байсан байгаагүй нас орсон нас ураагүй гэх мэтлэр тийм гараараа шивэлт хийхээс илүү шууд тийм тухайн боломжит хариултуудыг өөрчлөөд кодлчдаг байгаа. Тэгээд тухайн хариултуудаа гарч ирэх юм бол шууд тэр кодын шивэд явдаг. Тийм зохион байгуулалттай. Тийм учраас нөгөө бүх болж өгвөл бүх хувьсгчийг ингээд кодлж өрчөж кодлж бэлдэх хэрэгтэй гэсэн үг. Жишээлх юм бол одоо бид нар энэ gender гэдгийг буюу gender маань өөрөө эрэгтэй эмэгтэй гэсэн хоёр хувилбар байх боломжтой шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ нөгөө аль нэг эрэгтэй байх юм бол team кодтой, эмэгтэй байх юм бол team кодтой гэдэг кодлоод удацаа бэлтжүүл бэлтгэх нь өөрөө SPS дээр дата шивхтийн үндсэн арга байдал байгаамаа. Тэгэхээр энийг тэрийг яаж кодлдог вэ гэдэг кодлоход зориулагдсан хэсэг нь болохоор энэ values гэдэг баг нь байгаа шүү. За тэгвэл бүгдээ whose-ийг бүгдээ кодлох хэсгээр очиод энэ value гэдгийг нь хараад багных нь харалтай мэдэн дээр очиод дарахад энэ товчлуур маань 3 цэгтэй товчлуур маань гарч ирж байгаа. За энэ дээр дарахад энэ did сонх нэгдэнэ гэсэн. За value гэдэг нь болохоор бид нар кодоо тавьж өгнө. За энэ дээр нэг би 0 гэдэг кодоор эмэгтэй хүсийг зааж өгнө гэдэг. Кодлыг female label гэдэг дээр болохоор кодныхаа тайлбарыг бичнэ гэсэн үг. За тэгээд 0 кодоор эмэгтэй хүсийг кодлж гинэ гэдгийг гэж зааж өгөөд add гэдэг дараа дишээ оруулчихна гэсэн үг. Дараа нь 1 гэсэн кодоор би эрэгтэй хүсийг кодлно. гэдэг байдлаар ингээд энэ байдлаар зааж өгөөд тэгээд add гэж оруулчихна гэсэн. За энэ дээр код хэрэглэхэд ингэж хувьсгчийг кодлох дээр болохоор Монгол бас түгээмс гардаг алдаа нь юу гэхээр 0.1 гэхийн оронд 1.2 гэж кодлоод байдаг. За програмын маань SPS програм ер нь бэлтгөө ер нь энэ статистик анализ гэдэг програмын гол зохион байгуулалт нь өөрөө яаж зохион байгуулагдсан бэ гэдгээр болоод team гэж хариулагдах юм дээр эсвэл байгаа гэж хариулагдах юм дээр болохоор нэг буюу юм байгаа гэдэг утгаар нэг гэж коддаг. Байхгүй гэдэг юм дээр болохоор 0 буюу үгүй гэж хариулагдах эсвэл байхгүй гэж хариулагдах юм дээр болохоор 0 гэсэн кодыг авч явдаг байна. Тэгээд статистик анализ хийхэд бол програм автоматар нэг гэж кодлогдсон юм team эсвэл байгаа гэдэг байдлаар ойлгоод явдсан шүү. Тийм учраас ер нь ямар нэг хувьсгч үүсгэж байгаа тохиолдолд 0 болон 1 гэсэн байдлаар кодоор ингээд хоёрхан хариулттай тийм хувьсгч байгаа тохиолдолд 0 болон 1 гэсэн байдлаар кодлохыг би зөвлөх байна. Яг хүүсийн хувьд бол бид нэр 1 2 гэж кодлж болж байна. Гэтэл дараагийн өөр шинэ хувьсгчдээр жишээлх юм бол даралт экселтэй юу үгүй юу гэдэг хувьсгчдээр болохоор бид 1 2 гэж кодлохоос зүгээр 0 1 гэж кодлох нь илүү зохимжтой гэсэн. За яг би нэг дараагийн 6 дахь хувьсгчийг үүсгэхдээ та бүхэнд илүү тодорхой тайлбарлая. За ингээд эмэгтэй болон эрэгтэй хүүсээ кодлж учраас бид нар окей дараад яана гэсэн. Мэдээж энэ болохоор одоо тэгвэл бид нар data view гэдэг хэсэг дээр gender гэдэг дээр бид нэр male гэж бичихгүй гэсэн үг байхгүй юу? Male гэж бичихгүй гэсэн үг. Энийн оронд бид нар зөвхөн шууд 0 гэж шивхэд
автоматар female гэж гарч ирнэ гэсэн. Яг бол бид рүү код бэлтгэсэн байгаа учраас. За тэгээд эсвэл нэг гэж шивээд энтер дарахад mail гэдэг үг автоматар гарч ирнэ гэсэн. За ингэж нөгөө хувьсгчийг ингэж өөрчлөлт бэлтгэхийг болохоор кодлж бэлтгэхийг бид нар кодлцсон хувьсгч гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл энэ gender гэдэг маань кодлж бэлдсэн кодлцсон хувьсгч гэдэг үг бахна юу бахна шүү. За хэрвээ энэ яг код нь өөрөө ямар кодоор шивгдсэн байна вэ гэдгийг солихын тулд харахын тулд бидний дээр хэрэгслийн мөр дээр юу байгаа? Код солих, кодын тайлбар болгох солих юм товчлуур байдаг. Value labels гэсэн товчлуур байгаа. Тэгээ энийг дарахаар болохоор эсвэл кодыг харна, эсвэл кодынхаа тайлбарыг харна гэх юм. Энэ хөлтөс сууж байна. За тэгвэл бид нар яг дата шивхтэй болохоор бид нар энд эрэгтэй эмэгтэй гэдэг үг шивдгүүгээр энэ код шивж байгаа учраас би энд gender гэдэг хувьсгчтэй numeric энэ бол тоон хувьсгч юм аа буюу тоо шивдэж байгаа хувьсгч юм аа гэдэг утгаараа numeric гэж зааж өгсөн байна. Яг энд гэхдээ measure гэдэг дээр болоод эн чинь нөгөө хөөс нь болохоор эрэгтэй эмэгтэй гэдэг нэрлсэн үг шин чанартай байгаа учраас би measure гэдэг дээр болохоор nominal гэж зааж өгдөг. Гэхдээ type гэдэг дээр болохоор би code буюу тоо шивднэ гэдэг утгаараа numeric гэж зааж өгдөг. Тэгэхээр энэ хоёрыг бол бас хооронд нь ялгаж ойлгоорой гэдгийг хэлэх гээд байгаа. Age дээр буюу насан дээр бол бид нар чинь нас маань өөрөө угаасаа тоо шивдэн. Тэгээд угаасаа нэг багасаа их рүү явах тийм тоон утга учраас шугамын утга учраас энэ дээр scale гэдгийг сонгож өгсөн байгаа шүү.